Сайн байцгаана уу, намайг Баярмаа гэдэг. Мандлаас өмнө мал нядалгааны цэг барих төслөөр оролцож байна. Мал нядалгааны цэг баригдсанаар малчид хоол тээврийн өндөр зардалтай мал махан борлуулахгүйгээр нутагтаа зах зээлийн үнээр мал махан борлуулах боломжтой болох бөгөөд үүнийгээ дагаад Мандлаас өмнө үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд байгууллагууд иргэд газар дээрээс шин эрүүл мэндийн шаардлага хангасан шин мах хэрэглэх боломжтой болох юм аа. Мөн мал нядалгааг хөдөө ил задгаа явуулснаар байгаль орчин болон хүнсний аюулгүй байдал алдагдаж байна. Мал нядалгааны шаардлага хангасан цэгт нядалгаа явуулснаар хүнсний аюулгүй байдал болон эрүүл мэнд байгаль орчинд эерэг нөлөөтэй юм. Манайх энэхүү төсөлд хамрагдсанаар зориултын мал нядалгааны цэг барих төлөвлөгөөтэй байна. Манай төслийг дэмжээрэй.